Нэг амьсгаагаар. Бүх эхлэлд төгсгөл гэж байдаг шүү дээ. Бид эдгээр дөрөвдтэй анх танилцаад аль хэдийн 7 жил өнгөрсөн гэхээр үнэхээр итгэмээргүй. Анхны анги нь 2019 оны 6 сарын 16-нд гарч байсан. Тэр цагаас хойш шинэ цуврал бидэнд инээлгсэн мөч үзэж байсан, ойлуулсан мөч үзэж байсан. Мөн тайзны ардах янз бүрийн асуудлаас болж бухимдсан үеч зөнгүй байлаа. Нэг хэсэг бүр энэ цувралыг дахиж хизээж үзэхгүй юм байна ч гэж хүртэл бодож байсан. Харин өнөөдөр бид телевизийн түүхэнд хамгийн их маргаан дагуулсан цувралуудын нэгтэй үрд салах ёс хийж байна. За сайн байцгаана уу. Бүгдээрээ миний сувагт дахин тавтай морил. Эхлэмэгцэл өмнөх ангиудаас өөр мэдрэмж төрсөн. Энэ удаа ямар ч флашбек байсангүй. Хамгийн гол нь рүүгийн дотоод хүрнэлж гарсангүй. Бид шууд үйл явдлын гол руу орноо. Ачинаа машинда унтаж байхад Фэй Вэйн гэж орилж байгаа хэсэг рүү шилжин. Рүү огтхон чиргэлзэлгүй хамгийн ойр байсан төмөр түлхүүрийг шүүрч аваад Вэйний өвдөг рүү хүчтэй зөхөн. Дараа нь Фэй нүрлөө бүр гараараа зөгчдөг. Үннийг хэлэхэд бүр Фэй гжигсэн тэр төмөр түлхүүрээр зөгсөн болоосоо л гэж бодсон. Рүү газар доор хонглуудаар амт тэмцэн зүгтах бөгөөд Вэйн өвдөгнийх нь яц гарсан эсхийг ч тоохгүй чигээрээ араас нь буудаж хөөгч ядаж нэг суман ч ондоггүй. Рүү тэндээс арай гэж мултарч гарч ирээд амт тэмцэн зүгтааж байтал Харли морьтойгоо араас нь давхнаа. Тэр яг л кавбой шиг түүнийг бугуулдаж авч газар унгаагаад рүүг унгаасан чигээрээ лоригийн газар руу буцан аваачаар завдана. Яг бүх зүйл эхэлсэн газар руугаа буцаж байх мөчөд алсын цанаас Харлигийн мөрлөө буудаж онож рүүд босоод гүй гэж орилно. Үуч босожгүй дээрэрэн тэд зүгтаж чадсны дараа рүү лоригийн сейфнээс авсан аламогийн эзүүлсийг цүнхэндээ хийсэн байгааг бид харна. Машин дотор бүгд баярлаж эхэлнэ. Энэ бол энэ ангийн хамгийн ихний хуурамч найдвар юм. Рүү өөрийгөө аврагдсан, бараг бариан төрчихлээ гэж бодож байгаа ч үнэндээ энэ бол түүний төгсгөлийн дөнгөж эхлэл юм. Эндээс бид өндөр хэмнэлтэй хөөцөлдөөний хэсгээс Мари Каси хоёрын харилцаа руу шилжинэ. Учирхээлэл айц дүүрэн шөнийн дараа тэр хоёр хоолны газарт сууж байна. Хоёулаа туйлдсан, сэтгэл санаагаар бүрэн унсан харагдана. Үргэлж өөртөө итгэлтэй бүх асуултын хариултыг мэддэг байсан Мади үртэл энэ удаа юу ихээ мэдэхгүй байна. Тэр бүр Касигаас Аламод насан туршийн өртөө болсон. Энэ нөхцлөөс яаж гарах вэ гэж асууна. Бүтэн улирлын турш Мадигаас зөвлөгөө авдаг байсан Каси энэ удаа харин Мадиг тавьшруулнаа. Тэр хажууд нь очиж суун толгоогоо мөрөн дээр нь налж гараас нь натгаад бид хамтдаа арга олноо гэж хэлнэ. Энэ хэсэг үнэхээр сэтгэл хөдлөн байсан. Энд ямар ч атаархал, хууралт, өрсөлдөөн байсангүй. Зүгээр л тамиг хамт тулсан хоёр охины жинхэнэ түшиг тулгуур болсон мөч байлаа. Гэхдээ Мади Аламад өрөө төлөхийн тулд эцэст нь түүний охтын нэг болоо л дуусах байх л дөө. Харин рүү одоо өөрийн бүх асуудлын жинхэнэ эзэн болох Аламадаа нүүр тулжээ. Алама Лоригийн сейфнээс авчирсан цүнхийг шалгахад Лоригийн өрөөнөөс нь авсан бүх зүйл дотор нь байна. Тэр инээмсэглэн рүүд чи сайн ажиллаа. Би чамаар бахархаж байна гэж хэлнэ. Эндээс Аламогийн сэтгэл зүйн тоглоом бүрийн эхэлдэг. Тэр рүүг суулгаад Перкосэд өвчин намдах юм гаргаж ирэн нэгийг санал болгоно. Тэр рүү түүний бүх эд зүйлсийг буцааж авчирсан ч Аламо тэдний тохиролцоо хүчнтэй хിവэрээ. Өнөөрөө дууснаа гэж хэлнэ. Дараа нь рүүд 1-7 хоногийн амралт өгч чи энэ сарын шилдэг ажилтан гэж хэлээд нэг уут бэлэн мөнгө өгнө. Гэхдээ яг энэ мөчөд мууж өтгөрчин хориотой жимсэж санал болгодог. Аламо рүүд өөрийнхөө хэрглэж байсан өвчин намдах имээ гэж итгүүлэн нэг шил юм үлдэнэ. Энэ бол хамгийн аюултай хуурамч найдвар. Адигамнаас рүү цагдаатай холбоотой гэдгийг сонссон Аламо одоо үүнийг ашиглан рүүгээс өшөө авах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлжээ. Түүний өгсөн мөнгө им хоёр бол шагнал биш шүү. Харин үхэл рүү хөтлөх өрх. Одсон хүнд мөнгө им өгөөд дээрээс нь магтах нь хүнийг өдөрдөх хамгийн хорлонтой арга. Аламо рүүгийн хамгийн сул талыг ашиглаж байна шүү дээ. Рүү өөрийгөө тайван амарч чаднаа гэж бодож байгаа ч үнэндээ энэ бүхэн түүнийг үхэл рүү ойртуулж л байна. Үүний зэрэгцээ нөгөө талд Мексикт ажиллагаа үргэлжилсээр байна. 8 бараг дуусах гэж байх үед рүү шархаа оюулцсан. Тэр чимээг өхөн нулимс сунгаж бүх зүйл дуусгаад тун ойрхон ирлээ гэж дахин итгэнэ. Гэвч бодит байдал дээр түүний донтолтыг Аламо зэвсэг болгон ашиглаж өөрийн ашиг сонирхлын төлөө мөлжиж байна. Мексикт Бишоп бүх ажиллагааг удирдах 8 ямар ч асуудалгүй дуусхийг хянаж байдаг. Хар тамхи ачигдаж хагалгаанд орсон охидч машинд суулгагдана. Энэ үеэр Мич ямар нэгэн зүйл буруу болоод байгааг зөнгөөрөө мэдэрнэ. Тэр дотгош ороод буцаж ирэхэд Эди өөрийнх нь ууж байсан колоны савыг андуураад хаячихсан гэж хэлнэ. Мич үүнд нэг их ач холбогдол өгөхгүй өнгөрөөд тэд хил хамгаалтыг давж Лос Анжелес руу хөтлөнө. Ойдлоо тавиулсны дараа бид рүүдээр эргэн ирнэ. Тэр одоо Алигийн гэрт байгаа бөгөөд тэд хүний дотор байдаг муу муухай мөн чанарын талаар ярилцсан. Алигийн хэлсэн үгс энэ ангийн үлдсэн үйл явдалд маш том нөлөө үзүүлэх болно. Рүү тэр шин Алигийн тонхоор шиднэ. Өөдөн дээр хэвтэж байхдаа рүү шархацсан гараа хараад цүнхнээсээ Аламогийн өгсөн өвчин намдах хэмээг гаргаж ирнэ. Тэрээр Библи сонсож байсан ч энэ нь онцгой деталь юм. Энд би та бүхнээс нэг
нэг зүйл асуумаар байна. Та нар энэ хэсгийг яаж ойлгосон бэ? Рүү үнэхээр өвдөж байсан болохоор л өвчин намдаах имийг уухыг хүссэн үү? Эсвэл тэр дахин донтолцтой бууж өгөөд өвдөлтөө намдаахын тулд урдын адил бүхнийг мартан унтахын тулд имээ уусан гэж бодож байна уу? Миний хувьд рүү зүгээр л өвдөлтөө намдаах гэсэн гэж л итгэмээр байна. Гэхдээ ямар ч шалтгаан байсан энэ шийдвэр нь түүний амьдралын хамгийн сүүлчийн шийдвэр болж хувирна. Яг энэ юм л эцэст нь түүнийг өвхөл түргэнэ. Энэ хооронд Лоригийн ферм дээр жинхэнэ замбраагүй байдал эхэлнэ. Гэр доторх бүх амьтад нь зэрэг орилож чарлаж эхлэх нь удахгүй болох гамшигын дохио байлаа. Өдөгний шарх нь баг зэрэг эдгэрсэн Вэйн Аламогоо сулгаалсан харт аймгийг шалгаж үзээд Фэгийн өмнө нь хэлж байсан үг үнэн байсныг нь ойлгоно. Энэ бүхэн анханасаа зохион байгуулсан ажиллагаа байжээ. Үнийг хэлэхэд энэ хэсэг надад бүх ангийн хамгийн сул хэсэг шиг санагдсан. Ягаад гэвэл штэ Вэйн Фэй хоёр яг цагдаа ярих тэр мөчөд морьтой давхиад ламархан зүгтчихдэг. Тийм их зохион байгуулалттай цагдаа магдаа ирж байхад штэ зүгээр хажуугаар нь морьтой давхиад л өнгөрчихнэ. Лоригийн бүх ажиллагаа хэдхэн секундын дотор нуран унаж дуусаж Харли Брюс хоёр буудалцаж гарах талаар бодсон ч эцэст нь бууж өгөөд баривчлагдана. Харин дараагийн мөч бүрч цочиртон байлаа. Цагдаа нар ирэхийн өмнө Лори би ямар ч байсан шоронд орохгүй гэж өөртөө хэлээд дээврээсээ үсэрч амиа хорлдог. Үннийг хэлэхэд би Лори ингэж амиа югүйтгэнэ гэж огт төсөөлөөгүй. Магадгүй тэр шоронд орвол амьд гарч чадахгүй гэдгээ мэдэж байсан байх. Гэхдээ үгээр гинтийн эргэлт дууссангүй. Эцсийн инээмсэглэлийг Алма хийнэ. Тэр Бишопор дамжуулан харт тамхитай ачааны машинуудыг аль хэдийн сольчихсан байж л дээ. Эди Бишоп хоёр машинаас сольсны дараа Мич орж ирээд миний ундаа хайцсан бэ гэж асуухад Эди сандраад хайчихсан гэсэн штэ. Бол учир нь ийм л юм байж л дээ. Тэгээд ч болоогүй Эдигийн тухай хамгийн том үнэн ил болно. Тэр үнэндээ цагдаагийн байгууллагт ажиллаж байсан байжээ. Тэр анханасаа нууц ажилтан байсан уу? Эсвэл буудуулсныхаа дараа хамтарч эхэлсэн үү гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ энэ бол асар том уралт бөгөөд улирлын сүүлийн хагаст Эдигийн хийсэн олон үйлдэлийг тайлбарлаж өгч байна. Энэ үед Лоригийн бүх бүлэглэл бараг баригдсан эсвэл үгсэн байдаг. Харин Вэйн Фэй хоёр машинд дагдаад шүн дунд орон мөргүй алга болно. За, үннийг хэлэхэд энэ өгсгөл надад үнэхээр таалагдаагүй. Яагаад энэ хоёрыг амьд үлдээсэн бол? Яагаад тэднийг баривчлуулаг юм бол? Бүр болохгүй л яагаад алчсангүй вэ? Гэтэ яагаад энэ хоёр амьд үлдэх ёстой юм бэ? Үүний дараа өрнөл солигдож, эндээ сайн жинхэнэ утгаараа хамгийн хүн тэсгэр рүүгээ орно. Үнийг хэлэхэд яг энд л би хамгийн их сэтгэл хөдлсөн. Өглөө болж Аалгийн герт рүү сэрнэ. Эсвэл бид түүнийг сэрсэн гэж бодно. Тэр телевизээр Фэз паркур ашиглан шоронгоос оргосон тухай мэдээ үздэг. Үнийг хэлэхэд би хүртэл итгэчихсэн. Яагаад болохгүй гэж. Эн чин Ефер шүү дээ. Фэз үнэхээр паркур хийгээд шоронгоос оргочихсон юм байна л та гэж бодсон. Рүү Фэз төгсөн амлалтаа санаж суллагдвал өөрөө очиж авнаа гэж хэлснээ биелүүлэхээр гэрээсээ гарах гэж оролдоно. Гэвч Али түүнийг зогсоож чаддаггүй. Харин тэр Рүү Аламогийн өгсөн ямиг аль хэдийн уусныг Али анзаарах болно. Тэр мөчөд би ч гэсэн Рүү дахиад л мансуурчлаа гэж бодсон. Толгоон дахин ажиллахаа болж бүх зүйл замбраагүй болж байна гэж бодогдно. Гэвч дараа нь өрнөх зүйл бол манай Рүүгийн хойд нас руу хийсэн гунигтай аялал байлаа. Рүү Фэз хаана байгааг мэдэж байна гэж итгээд хотын гудамжаар солиотой хүн шиг машинаа жолоодон явна. Замдаа эхний хоёр улирлын олон танил газраар дайрна. Бид бүр жаахан Рүүг мөн Жулстэй хамгийн анх уулзаж байсан мөчийг хүртэл дахин харна. Мөн өмнөх улирлуудаас хасагдсан бололтой флашбэк гарч ирнэ. Рүү Фэз хоёр хашаанд хамт сууж цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа нь харагдана. Удалгүй рүү цагдаа нараас зугтан хуучин дүргээрээ давхсаар гэртээ ирнэ. Тэр аавынхаа хуучин цамцыг өмссөн байдаг нь маш утга учиртай жижиг деталь байлаа. Өрөөндөө хэсэг суусныхаа дараа гэрээрээ алхаж байгаад зочны өрөөнд Библи уншиж суугаа ээжтэйгээ уулзна. Ээж нь гараа сунгахад Рүүч мөн гараа сунгаж тэд тэврэлтэн. Дараагийн мөчөд тэр ээжээ биш аавыгаа тэвэрч байгаа дүр зураг болж хувирдаг. Гэхдээ энэ бүхний зэрэгцээ бодит байдал дээр Рүү Аалигийн буудан дээр хэвтэж байгаа дүр зураг ээлжилсээр л байдаг. Би энэ ангийг үзэж байхдаа яг энд л бүх зүйлийг ойлгосон. Рүү үхсэн юм байна штэ гэж. Амьдралдаа хамгийн үн цэнтэй байсан хүмүүс хамгийн сайхан мөчүүдэд тэр сүүлчийн удаа эргэн харж байсан юм. Удалгүй камер дахин Аалигийн буудан руу шилжинэ. Фэзийг хайсан бүх тэр галзуу хөөцөлтөө гэртээ хайрсан мэт санагдсан бүхэн энэ бүхэн зөвхөн Рүүгийн толгойд өрнж байсан хий үзэгдэл байжээ. Үзэгсэнтэй мөртлөө үнэхээр эмгэнэлтэй хий үзэгдэл. Ээж аав хоёроо зэрэг тэрвэрч байгаа тэр мөчвөл Рүүгийн амьдралын хамгийн сүүлчийн амар амгалан, хамгийн сүүлчийн хайр байлаа. Олон улирлын турш бид Рүүг хайрлсан, заримдаа түүнд бүр ууралсан, заримдаа өрөвдсөн. Харин яг энэ чимээгүй маш хувийн мөчөд аимшигтай үнэн ил болно. Бидний саяны харж байсан зүйлс бол Рүү эмийн хэтрүүлтэнд орж аажмаар амьсгал хурааж байсан мөч байж л дээ. Ингээд л Рүү эцэстээ эрх чөлөөтэй боллоо. Дахиж зүхтахгүй, дахиж мансуурал хөөхгүй. Рүү нас оржээ. Үнийг хэлэхэд энэ бол хүмүүсийн хамгийн их ярилцсан хэсэг нь. Зарим нь өнгөрсөн
Өнгөрсөн ангид Мади санамсаргүйгээр цагдаагийн ажилтнанд Аламод хэлчихсэн нь буруу байсан. Харин зарим хэсэг нь Рүүг ийм төгсгөлд хүргэсэн янз бүрийн мөчүүдийг ярьж байсан. Гэхдээ миний бодлоор үнэн нь машингийн Рүү өөрийн хийсэн сонголтуудаас болоод хизээж аз жаргалтай байж чадаагүй хүн л дээ. Энэ цуврал хүн барьц таалагдахгүй байж болно. Энд эмх замбраагүй байтал маш их маргаан хэд хурц хэд хүн цэнтвүүдч би. Гэхдээ миний хувьд энэ цуврал Рүүгийн үхлийг хангалттай үндэслэж чадсан. Зөвхөн өмнөх хоёр үлрэлч биш. Энэ үлрэлт бүхэлдээ л Рүү бурхны өдөртөмжийг хайж явсан. Аврал ирж байсан тухай ч үгүүлсэн. Улирлын хамгийн ихний үзэгдэл дээр хүртэл тэр үхлийн ирэмгээр алхаж байсан. Харин нэгэн сул дорой мөчөд л үхэл эцэст нь түүнийг олж чадсан юм. Гэхдээ зарим хүн энэ мессежийг хүлээж авахгүй байж болно. Тэрийг инж би хүндэтгэн. Учир нь донтолцтой тэмцэх хүн бүрийн зам өөр байдаг. Гэхдээ миний таньдаг донтолтоор шаналж байсан хүмүүсийг бодоход энэ хэсэг амьдрал үргэлж дахин эхлэх боломж олгодоггүйг маш харагсаар сануулсан санагдсан. За тэгээд 3 улирлын турш Зендая Рүүгийн дүрийг үнэхээр төгс бүтээлээ. За ингээд үйл явдал руугаа буцаад оръё. Удалгүй Алис ирж амьдралынхаа хамгийн аимшигтай мөчтэй нүүр тулнаа. Тэр Рүүг сэрэх гэж оролцсон ч охин аль хэдийн буудан дээр нас барсан байлаа. Тэрээр Рүүгийн төлөө залбирч бурхан минь түүнд амар амгалан хайрлаач хэмээн шивнээд духан дээр нүнсэж сүүлчийн удаа баяртай гэж хэлдэг. Дараа нь Али Рүүгийн нэрийг үхсдийн номдоо нэмнэ. Гэвч түүний уугаж шуудалгүй үннийг олох, өшөө авах хүсэл болон хувирна. Тэрээр Аламогийн Рүү төгсөн имийг шинжилж үзэхэд дотор нь фентанил холсон байгааг нь олж мэддэг. Энэ бол цувралын эхнээс л Рүүгийн амьдралыг сүрлийн зам руу түлхсэн тэрэл хар тамхи. Би энэ өдрлийн туршил Аламог чөтгөр гэж нэрлсээр ирсэн шүү дээ. Эцэстэн дээр зориудаа Рүүд үхлийн ял өгсөн нь тодорхой болов. Рүү донтолцтой бууж өгнө гэдгийг мэдсээр байж тийм юм өгчихсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл Рүүгийн жинхэнэ буруут нь бол Аламо. Али бусдыг хар тамхинаас салахын төлөө бүх амьдралаа зориулан Рүүгч мөн адил хамгаалнаа гэж амласан. Харин одоо хамгийн хэцүү дуудлага хийхээс өөр аргагүй болно. Тэр Рүүгийн ээж рүү залгаад Рүү явчихлаа гэдгийг хэлдэг. Энэ бол ямар ч эцэг их сонсох ёсгүй мэдээлэлтэй. Бас ямар ч найз энэ мэдээг дуулгахыг хүсэхгүй л бах. Хэдэн сарын дараа өрнөс солигдож Али сүүлчийнхээ донтолтын эсрэг уулзалтанд оролцсон. Тэр донтолцтой тэмцэж буй хүмүүсийг өрөвдөж ойлгодогч хүүхдүүдэд хор зарж байгаа наймаачдыг бол огт өрөвдөхгүй гэж хэлдэг. Түүний хэлснээр тэд зүгээр л муу хүмүүс. Маш хүчтэй монологийн үеэр Алин өөрийн итгэлээ хүртэл алдснаа хүлээн зөвшөөрнө. Христийн шашинч бай, исламын шашинч бай, одоо би юунд ч итгэхэ болсон. Рүүгийн үхэл болон өмнө нь алдсан олон залуусын дарамтыг даалгүй тэр дахин арх хүртэл амссан гэдгээ хэлдэг. Дараа нь тэр фентанилыг хамгийн эмзэг хүмүүсийг чимээгүйхэн хөнөөдөг алуурчин хэмээн ууртаагаар ярьж энэ уулзалт нь өөрийнх нь хамгийн сүүлжих гэдгийг ч бусдтай мэдэгддэг. Тэрээр би дахиж хүүхдүүдийг ингэж алдахаас залхаж байна. Энэ тойргийг өөр аргаар таслах хэрэгтэй гэж хэлдэг. Харин дараагийн кадрт Али гэртээ бууга янзалж эхэлдэг. Эндээс бүх зүйл ойлгомжтой болно. Али одоо Рүүгийн төлөө өшөө авахар шийджээ. Түүний зам сүнслэг зөвлөгчийнх биш. Харин өөрийн гараар шударгаас тогтоох хүний зам болж хувирсан. Би нэг зүйлийг шөөмжлэтгэе. Нэгдүгээрт Рүүгийн үхлийн хэсэгт лабиринтийн хөгжмийг үнэхээр өгүүлсэн. Хэрвээ түүний хөгжим эгшгэлсэн бол тэр хэсэг бүрч хүчтэй сэтгэгдэл төрүүлэх байсан. Учир нь 1-2 дугаар улирлын дуу чанартай байсан учраас л энэ киног алдартай болгосон гэж хүмүүс дүгнэдэг. Учир нь 1-2 дугаар улирлын салж хаагцсан ганцаараа байгаа хэсгүүдээр лабиринтийн дуунууд бүр хүчтэй зохилт өгсөн гэх юм уу? All for us бас Still Don't Know My Name баха. Энэ хоёрыг л одоохондоо мэдчихээн дөө. Гэхдээ бараг бүх дуу нь алдартай болсон. Лабиринт өөрөө бүтээл санаа зөрөлдөөн болон өөрт нь хүндэтгэлгүй хандсан гэж үзсэн учраас төслөөс гарсан гэж тайлбарласан. Тэрээр Instagram дээр би HBO-тэй бол ямар ч асуудал байхгүй. Гэхдээ надтай муухай харьцахыг зөвшөөрөхгүй гэж бичээд 3 дугаар улирал зориулсан бүх хөгжмөө татсан гэж мэдэгджээ. Адуураад явж өглөө. 2 дугаартаа би яагаад Рүүгийн оршуулгын хэсгийг харуулаагүй юм болоо гэж бодогдсон. Учир нь 1-2 дугаар улирлын одууд нь зүхтаагаад ерөөсө олдохгүй байсан юм байна л да. Буцаад кино руугаа ороход бид Жулс руу шилжнэ. Тэрээр хамгийн сүүлд Рүүг алгадаад унгаацсан шүү дээ. Одоо яг тэр мөчөө зурж байдаг. Харин хотын нөгөө талд Харвардын эгч дүүсийг харцгаая. Каси одоо тасралтгүй OnlyFans хөөж намаа дөрөв төлөхийн тулд Мадитай хамт бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд энэ бүхнийг Нейдтэй хамт амьдардаг байсан байшиндаа хийж байдаг. Каси бүр Лексиг өөрсдийн багт оруулах гэж оролцдог ч Лекси Рүүгийн үлдээсэн Библийг уншаад завгүй байгаагаа хэлдэг. Та миний тайлбартай тайлбаруудыг дагаж байсан бол би ихэвчлэн тухайн сэцэн бүрийн утга мессежийг хайж тайлбарладаг шүү дээ. Гэхдээ энэ хоёрын яриа бол надад үнэхээр таалагдаагүй. Лекси Рүүгийн үхэлд өөрийгөө буруутгахгүй гэж ярина. Харин Каси Нейд алга болсон. Эргэж ирэхгүй гэж хүмүүст хэлсэн байдаг. Тэд Рүүгийн нэмсэглэл Библи амьдралын талаар ерөнхий яриа өрнүүлнэ. Лексид энэ бүх зүйл утгагүй санагдаж эцэст нь тэр өөрийнхөө замыг сонгоно гэж хэлээд гараад явдаг. Харин
кассетинд ганцаараа үлднэ. Нэг төрлийн алдарт only fans creator болсон ч үнэндээ дотор нь хоосон ганцаардмал. Одоо бид Мадиг Бишоптой хамт Аламод өгөх ёстой хувиа өгөхөөр явж байгааг харна. Гэхдээ тэр зөвхөн мөнгө өгөх биш. Өөрийнхөө биеийг ч ус төлбөр болгон өгөхөөр явж байгаа. Клуб руу орох юм нь Бишоптой хийж буй энгийн гэмгүй яриа гарна. Тэр шин нохоо авах тухай ярьж байгаа нь бүр энгийн. 50 мөчг л харагдана. Гэхдээ энэ жижигхэн яриа эцтэй Мадигийн амийг аварнаа гэдгийг тэр үед хинч мэдэхгүй шүү дээ. Silver Sliver дочход Алamo түүнийг үнсээд арын өрөөлөгөө дагуулan орно. Харин Бишопын ардснаас харахад тэр Мадид үнэхээр санаа тавьж байгаа нь илт байдаг. Арын өрөөнд Алamo Мадид өөрийн амьдралын талаар ярьж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн бие хүсэлд очиад түүний амьдралыг удирдах байсан ч одоо тэр өөрчлөгдөхөд бэлэн болсон гэж хэлдэг. Тэрээр Мадидтай хамт American Dreamer амьдарч цагаан ашаатай байшин, хүүхдүүд, доктортой амьдрал хүсэж байгаагаа хэлдэг. Гэтэл гаднаас Али ирнэ. Одоо бол тэр өшөө авалтын дүр болсон. Овцтой буу барьсан дээр хаалгыг дүгжиж дотгож орон тэр Аламог хайж эхэлдэг. Тэрээр ширээн цуухад хамгийн түрүүнд түүн дээр Кити ирэн шууд л өвөр дээр нь гарах гэж айлгуудаж эхэлдэг. Гэхдээ тэр шууд боловлж менежер чи хаана байна гэж хэлдэг. Дараа нь Али Житэй уулзаж бууга гаргаж рүүгийн талаар асууна. Жирүүг өвөрдөөс болчихсон. Үүнд нь Алма буруутай шүү гэдгийг баталдаг. Үүний дараа ямар ч үггүйгээр Али шууд л Жиг будаж ялна. Дараа шууд л Алмараа ашгарч барьцааны байдал эхэлдэг. Нөгөө талд Шилааны цанаас Алamo бухын толгой шидэж Алиг зочиож бууг нь унгана. Али бууга авах гэж байтал Мадиг барьцаалж шидээд өөрийн бууга Бишопоос буцааж явна. Энэ үед Али сул байгааг мэдэж байгаа тул хоёр тал хуучны Мексик тулаан шиг нүүр тулнаа. Алamo өөрийн давуу гэж бодоод төрүүлж буутна. Гэхдээ суман дуусчихсан байдаг. Бишоп бууг нь санаатаагаар хоосолсон байдаг. Эцэст нь Али Аламог буудаж ялнаа. Энэ нь рүү болон түүний алсан бүх хүмүүсийн төлөө хийсэн өшөө авалт байв. Дараа нь Али Бишоп руу ороход тэр нь буунаас сумыг нь авч хооцолсон хүн гэдгийг нь ойлгоно. Бишоп Али руу харж бурхан өршөөг гэж хэлдэг. Али тэндээс явах бөгөөд Бишоп Мадид хүргэж өгөх санал тавьдаг. Ингэснээр Мади мөнгө авч эцэст нь Аламогийн өрнөөс бүрэн чөлөөлөгдөнө. Одоо олон хүн Бишоп яагаад ингэвэ гэж асуух бах. Миний бодлоор энэ шийдвэр Рүүтэй эсвэл өөр хэн нэгэнтэй холбоотой биш ээ. Зөвхөн Мадитай холбоотой байсан. Тэд хоорондоо олон удаа их зүйл ярьсан ч хамгийн гол нь Мади түүнд илдэг ханддаг байсан. Ялангуяа энэ анги дээрх мөч тэр түүнд татагдсан нь ойлгомжтой. Үнийг хэлэхэд Мади бол үнэхээр л тийм төрлийн охин. Манай дива шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь Бишоп энэ үлрэлд аажмаар Аламогийн хийж байгаа зүйлд залхаж эхэлсэн нь илт байсан. Тэр бусдыг тэр дундаа Мадиг хүртэл хэрхэн ашиглаж байгааг хараад төвчээр нь барагдсан байх л да. Тиймээс Мадигийн амнаас аюулд орсон тэр мөчөд тэр эцэст нь шийдвэрээ гаргасан. Зарим хүн түүнийг цагдаатай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байж болох ч надад бол энэ хувилбар илүү утга учиртай санагдсан. Жишээл хин нэгэн түүнийг эцэст нь зөв зүйл хийхэд хүргэсэн гэсэн санаа л да. Али Аламог устгасан энэ бүх үзэгдэл үнэхээр гайхалтай байсан. Бишоп энэ үлрэлийн хамгийн сонирхолтой дөрүүдийн нэг болсон гэдгийг энэ хэсэг бүрэн харууллаа. Бишоп Мади болон Китиг клубээс дагуулж гарч явснаар Silver Slipper-ийн эрен үе дуусна. Энэ хэсэг үнэхээр сайн байсан. Ялангуяа Али цэргийн хувцастай орж ирсэн мөч бол мартагдгааргүй. Байраас зүгээр. Алигийн тухай ярихад финалийн төгсгөл тэр өөрийн жинхэнэ нэр болох Мартин гэдэг нэрээр овоглож, Рүүгийн ярьсан хамгийн тайван газар болох гэр бүлийн ферм дээр очино. Рүүтэй холбоотой болсон зүйлсийн тухай мэдэг сонсоод гэр бүлийнх нь сэтгэлээр унсан ч түүнийг дотгош өрж оруулдаг. Дотор хоолны ширээ зассан байх бөгөөд рүү суух ёстой хоосон сандал харагдана. Мартин хоолны өмнө завлрах үед Golden Hour цаг болж алтан нарныг ирэл тусаж, дүр зураг маш үзэгсэнтэй тэнгэрлэг мэтэл болно. Тэр ширээний төгсгөл рүү харахад рүү түүнийг амар тавин инээмсэглэн харж байгаа мэт харагдана. Камер ажмаар гадаг шилжиж, ингэснээр Euphoria цувралын төгсгөл дууснаа. Дахин ямар ч анги байхгүй. Учир нь бичлэг хийж байх үед HBO болон бүтээгч Sam Levinson үүнийг цувралын албан ёсны төгсгөлөө гэж баталсан. Ерөнхийдөө хэлэхэд энэ шоу миний хувьд үнэхээр гайхалтай байлаа. Рүү бол миний хувьд телевизийн хамгийн сонирхолтой эмгэнэлтэй олон давхар утгатай дөрүүдийн нэг болж үлдлээ те. Мөн энэ аяныг дагсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний анги болгоны сэтгэл дэмжлэг үнэхээр гоё байлаа шүү. Энэ хүртэл үзэж байгаа бол лайка дараад, шеэр хийгээд сэтгэл үлдээхийг хичээгээрэй. Энэ бол Euphoria-гийн төгсгөл. Гэхдээ миний хувьд бол шинэ контент, шинэ кино, шинэ цувралуудын эхлэл. За нэг хоёр цуврал байна шүү. Эхнийх нь Лондонгийн хар тамхины талаар. Би тэгээд хар тамхины талаар бүх мэддэг юмнуудаа хуваалцаад явна. Харин нөгөөх нь Wu-Tang хэрхэн үүсэж өгсөн талаар. За ийм хоёр цуврал байгаа шүү. Тэгээд алиг нь төрүүлж үзмээр байна. Тоор комент сект үлдээгээд дахин нэг удаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд та нар үнэхээр гоё шүү. Аюулгүй байгаарай. Дараагийн цувралуудаар уулзтлаа. Түр бай бай.